За энэ манай өнөр хорооллын өнөр сургууль юм байгаа. Хуучин 82 дугаар сургууль. Тэгээ энэ маань одоо хүүхдүүд нь багтахгүй байна гэдэг нодон жилээс байр сав түрээслээд явсан юм байна. Тэгээ энэ байрыг нодон жил түрээслээд нэг 7 ангинд одоо хичээлж ийсэн. Тэгээд энэ намар энэ байранд орох гэсэн эцэгчүүдийн зүгээс ямар санал гарсан гэхээр энэ байр ерөөсөө хүүхдүүд сургуулийн зориултын байр биш ээ. Энд хүүхдүүд хичээлэх боломжгүй. Багш нар ч гэсэн хэцүү. Тэр байрнаас энэ байр хүртэл багш ирэхэд одоо бараг 10 минут ингээд зарцуулдаг, хичээл хоцордог. За эхний асуудал ингэж ихэлсэн. За гэтэл тэгээ бид нар намраас хойш энийг эцэгчүүдийн саналын дагуу холбогдох газруудтай ярьсан. Одоо энэ байрыг хүлээж ав гэдэг энэ сургуулийг шахаад байгаа юм байна. Тэгээ өнөөдөр эцэгчүүдийн хүсэлтээр би өөрөө ирж энэ байрлал бас анх орж үзлээ. За энэ хаяг маягаа тавьчихсан, өнөр цогцлбор сургууль мургуул гэсэн. Энэ байрыг 4.2 тэрбум төгрөгөөр нийслэлийн хөрөнгө оруулалтын газар худалдаад авсан гэсэн тэр бичиг цаасыг би бас ингээд цуглуулсан. За ингээд одоо энэ хүүхдүүд 1 жил суудсан. Одоо дахиад сургууль болгож худалдаж авах гэж байгаа энэ байрыг орж үзье. За одоо нэг ингэж эхэлнэ. Сая одоо эцэгчүүд ингээд харагдаж байна. Одоо энэ байр нь одоо ингээд хаалга нь ингээд эхэлж байгаа. Одоо манай сургууль болох гэдэг байгаа байр. Энийг нодон жил багш нар нь ингэж хийсэн гэж байна. За ингээд харъя. Энэ шал бетонны шалтай. Сая эцэгчүүд хэлж байна. Энд хүүхдүүд хөл гарааг имтэж унсан. Энэ хөл гарааг имтэж унсан. Энэ ерөөсө сургуулийн зориултын бус байрыг 4.2 тэрбум төгрөгөөр худалдаж авдаг нь яаж байгаа юм бэ? Бид нар хүүхдүүдэд өгөхгүй гэж. Тэгээ энэ ер нь ямар зориултын байр юм гэдэг би асуухаар үйлчлэгээний зориулттай байрсан. Одоо энийг хардаа. Одоо энийг шууд хүлээж ав гэдэг байгаа байхгүй ийм юмыг. Тэгээ ийм шалттай тэгээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангадаггүй ийм юмыг одоо яаж хүлээж авах вэ? За дахиад наашаа явъя. За 3 давхар юм байна. 2-3 давхарт нь 3 ангил хичээлэх боломжтой. Энэ нодон жил энэ рүү хүүхэд унж исэн гэж байна. Тэгээ энэ жил нодон жил хүүхдүүд юм чи явдаж явах хүүхд. Тэгээ энэ жил нэг ийм хаалт хийцэн. Нодон жил энэ рүү хүүхэд унсан. Нодон жил энэ шалан дээр хүүхэд халтарч унаад гараа хугалсан. Саяны эцэгчүүдийн яриаг би хэлж ин л дээ. Тэгээ ороод ирэхээр ингээд сургуулийн зориулттай биш учраас ингээ хан нэм. Энд дотор хантай. Энд хүүхдийн ширээ тавьчихдаг. Ингээд харагддаггүй. За нэг иймэрхүү юм л одоо 4.2 тэрбум төгрөгөөр авчаад л тэгэл одоо сургуулийн захиргааг бол авгаа шахаад эднийг маш хүнд байдалд оруулаад одоо яаж энд хүүхдүүд ингэж одоо хичээл хийж багш нар яаж ийм орчинд ингэж амьдрах юм бэ? Нодон жил энэ рүү бас хүүхдүүд унчих гээ тэгээд ингээд санаа хэлсэн чинь нэг ийм юм хатцсан л байна байхгүй. Энэнийг энэ жил наасан гэж байна. Энэ яагаад ингэдэг юм гэхээр энэ ангид хичээл хийхээр нөгөө талдаа сонсогдоод байдаг. Дуу тусгаарлагч байдаггүй. Одоо энэ доор сая эцэгчүүд надад доор сантехник гэдэг юм бүр болохгүй маа. Энэ одоо яагаад ийм юм худалдан авалт хийгээд байгаа юм бэ? Гэт ингээд намааг л баг загнах шахуул юм болоод байна. Хоёр тэгээ манай сая эцэгчүүд юу гэж яах вэ? Энд хүүхдээ өгөөд энийг сургууль болгоно гэж байхгүй. Тэр 4.2 тэрбум төгрөгөөр тэр 82 дугаар сургуулийнхаа хажуухан тал жижиг өргөтгөл бариад нэг 6-7 анги байна дээ. Тэрнийг чинь тэр хавьдаа зохицуулаад хийчихье. Ямар ч зовлонгүй. Хүүхдүүд одоо биеийн тамирын хичээл мэдээлэл зүй энэ тэр 3 төрлийн хичээл тэнд орд юм байна. Тэгэхээр эндээс хүүхдүүд нүцгэн гарч гүйдэг бас одоо ингээд ерөөсөө зохимжгүй. Уулаасаа болохгүй газар нэг юм. Тэгээ нэг иймэрхүү газар одоо сургууль хийнэ гинэ. Энийг хардаа. За ингээд бүтэн яваад ингээд 4.2 тэрбум төгрөгөөр худалдаж авч байгаа сургууль болгох гэж байгаа байшингийн үзээд ирлээ. Эцэгчүүд бол ийм газар бол хүүхдээ өгөхгүй. Бид нарыг уулаасаа нодон жил хүүхдээ өгөхөд 1 жил сургаад тэгээд өөр одоо байшин сав бариад оруулчихна гэж ингэж хулигдсан юм аа. Энэний 4.2 тэрбум төгрөгийг алга болгож болохгүй. Тэрийгээр нь тэр 82-ийн хажууд одоо нэмэлт өргөтөл маягийн барьж энэ хүүхдүүд эцэгчүүд багш нар нэг амар жимэр одоо хичээл номоо үргэлжлүүлмээр байна гэж хэлсэн шүү. Би энэний төлөө ажилланаа.